Дундгой маань бол бас одоо ингээд Монгол улсын тэмээний энэ улсын их наадмын, өвлийн их наадмын анхдагч болж байгаагаар бас онцлогтой. Өмнө нь одоо 1974 онд бас одоо Тэмээчдийн анх дугаар зөвлөгөө бас Дундгой аймагт бас ингээд зохион байгуулагдажсэн. Энэ удаа бол 5 дугаар зөвлөгөөний зохион байгуулалт. Дээрээс нь улсын анх дугаар одоо их наадам одоо Дундгой аймагт зохион байгуулагдаж цаашдаа жил бүрийн 1 сарын 24-ний өдрийг Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлагаар одоо тэмээний өдөр болгон тэмдэглэх, энэ дээр одоо илүү их ач холбогдлыг тэмээнд анхаарах ийм одоо зарлиг шийдвэр гарч байна. Үүнтэй холбоотойгоор Дундгой аймаг бол одоо эх жилээс тэмээний одоо ботгоны урамшуулал олгох асуудлыг бол шийдвэрлэж одоо энэ тэмээний толгойгоо өсгөх үржүүлэхэд бол анхаарч ажиллана гэдгийг одоо бас энэ ташрамд мэдэгдэе.